Жанигийнхэн талаар хэлэхгүй бол чамтай найзлахгүй ч юм те. Хүүхдүүд яг учир мэдэхгүй л гэхдээ дүүд маань тийм хэцүү байдал ингээд учирсан. Тэгээ ер нь би цаашдаа ер нь гэр бүлийнхаа царай гаргаж болохгүй маа гэдэг ойлголт аль 2 жилийн өмнө би авцсан. Тэгээ би огт ерөөсө гэр бүлийнхаа царай мэрэ ийм зүйл би ерөөс халддаггүй. Энэ миний YouTube channel. Тэгээс ч манай гэр бүлийн channel биш аахгүй юу? Тэснэ тэгж аахгүй. Одоо би ингээд юм ярих гэхлээр яг аагаа ярих болчиход байна л да. Над руу Instagram-аар нэг өдөр мессенж ирлээ. Тэгээ би харсан чинь чамд аав байдгүй юм байна. Би мэдсэн. Гэ мессенж хүрээд ирж байгаа. Тэр хүүхд яаж мэдсэн байх вэ? Нэг хамаатан мамаатан ямар нэг юм л хэлсэн баг. Хүн сайн явах мундаг болох тусам хамаатан садан танил төрөхсөд илүү их болчтой юм лээ. Эхний танил байх тусам би одоо өөрийгөө тэмлэг од мод гээгүй шүү. Намайг зүгээр л олон хүн таньж байгаа. Тусам хэцүү зүйл их болдгийм байна гэж би бодсон. Тэг хүн биш дайгу муухай юм билээ. Яг ийм хүний эмзэг сэдвэр ингэж юм бэ? Та нар юу мэдэн гэж ингэж байгаа. Хэзээ нэг өдөр нэг муухай санаа өвөртөлсөн нэг байлэр хүн гарч ирэнгүүтлээ. Яг л ингээл Facebook дээр нэг гарчин бичлэг ингээл гараад тэр үүсэхгүй шүү. Тийм болохоор яг чамигийн амнаас гарч байгаа үгэнд л итгээрэй. Чамигийн талаар та нар хин нэгнээс сонсож байсан бол тэрэнд нь бити итгээрэй. Хүн бол үнэхээр муухай худалч. Одоо манай аавыг улсын хурлын гишүүн, чамигийн аавч улсын хурлын гишүүн мишүүнгээ улсын хурлын гишүүн байхаараа баян байдгийг юм уу? Манай аав ерөөс улсын хурлын гишүүн биш.